ухаа цаг гээд том төслийг бол Хамбогд суманд хэрэгжүүлээд ихээсэн. За одоогийн байдлаар бол нэг 100 мянган га газар бол цаг мод тарьсан байж байгаа. Эрүүлээ төслийг бол бид нар 2023 онд 1 тэрбум мод хамгаалахаар эхлүүлсэн байж байгаа. За Rio Tinto Group-ийн хувьд бол Монголд үйл ажиллагаа явуулаад бол нэлээд олон жил өнгөрч байгаа. Та бүхэн бол Rio Tinto Group-ийг оюутлогоо гээд томоохон урхайг бол утсын урхайг удирдан явуулдаг гэдгээр нь мэдж байгаа хаа. COP17-гийн хүрээнд ер нь бол байгаль орчныг хамгаалах цөлжилттэй тэмцэх асуудал дээр бол нэлээд олон төслүүдийг бол бид нар хэрэгжүүлж байгаа. Rio Tinto Group дангаараа зарим нь оюутлогоо компанитай хамтраад ингээд хэрэгжүүлж байгаа. Таны дурсанчлан бид нар ухаа цаг гээд том төслийг бол Хамбогд суманд хэрэгжүүлээд ихээсэн. Энэ жилээс энэ ухаа цаг төслийн хүрээнд говийн бүс нутагт цаг модыг тарихаар бид нар бол ажиллаад эхэлсэн. Одоогийн байдлаар бол нэг 100 мянган га газар бол цаг мод тарьсан байж байгаа. Энэ төсөл бол зөвхөн цаг мод тарих төсөл биш. Говийн экобүсийг хамгаалах, говийн бүсийг бол цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, цөлжилтөөс хамгаалах юм зорилготой төсөл байгаа. Яагаад заавал цаг модыг сонгож авсан бэ гэх юм бол цаг бол одоо говийн бүс нутагт хамгийн зохицсон, хамгийн сайн дэвсвэртэй ургамлаас гадна говийн хөрсөд бол маш ач холбогдолтой хөрсний увсыг барих чадвартай. Ийм учраас бол цагийн гэдэг бид нар ухаа цаг гэдэг төслийг хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Одоо тэр цагийн ургалт маань маш сайн байж байгаа. Нэг 99% сайн ургалттай байгаа гэсэн дүгнэлттэй байж байгаа. Эрүүлээ төслийг бол бид нар 2023 онд байгаль орчны яам ойн газартай хамтраад 1 тэрбум мод хамгаалахаар эхлүүлсэн байж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн 1 тэрбум мод санаачлагын хүрээнд бид нар бол 1.1 тэрбум модыг хамгаалж чадсан байж байгаа. Энэ төслөөрөө бас ер нь Монгол Улсын ойн санг дэмжих, ойн сангийн бас дээрэс нь ажилтнуудыг дараагийн ажиллах хүчийг бэлтгэхэд бас тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан гэж үзэж байгаа. Энэ төслийнхаа хүрээнд бол 100 мянган га газарт бол янз бүрийн хортон хөнөөлт шавьжид нэрвэгдэж байсан ойн санг хамгаалах ийм ажил хийсэн. Тэрнээс гаднаас олон улсын экспертүүдийг авчирсан, Америкийн нэгдсэн улсын ойн газрын экспертүүдийг авчирч бас тодорхой хэмжээний туршлага судалсны үндсэн дээр байгаль орчин, хүн байгалийн төрөл зүйл ямар нэгэн хор хөнөөлгүй био бэлтгэлийг ашиглаж устгалын ажлыг хийсэн байж байна. Ухаан цаг бол нэлээд удаан хугацаанд үргэлжлэхээр бид нар ажиллаж байгаа. Энэ жилээс эхлээд дэлхийн бас нэлээд томоохон байгаль орчны чиглэлээр, нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай хамтраад ингээ хийгээд эхэлсэн. Бас орон нутгийн засаг захиргаатай хамтарч хийж эхэлсэн байж байгаа. Дараагийн 10 жилд үргэлжлүүлээ бид нар энийгээ хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ 10 жилийн хугацаанд нийтдээ 5 мянган га газар дээр энэ цагийн ойн ажиллаа хийнэ гэж төлөвлөж байгаа.